Азийн орнуудын эрсдэл бүлгийн хүн амд үзүүлж буй ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах хөтөлбөр. ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээний олон нийтийн үнэлгээ гэж юу вэ? Олон нийтийн үнэлгээ гэдэг нь ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ үйл явцдаа олон нийтийн дуу хоолойг байнга сонсож санал хүсэлтийг нь шийдвэр гаргахад оролцуулах юм а. Та бүхэн идэвхтэй оролцож дуу хоолойгоо нэгтгэхээрэй. Олон нийтийн үнэлгээний асуумжийг нэр хаягаар нууцлан бөглөх боломжтой ба хувь хүний нууцлалыг бүрэн хадгална. Та www.test4ub.org веб хуудсанд байрлаж буй QR дээр дарах эсвэл утсаараа уншуулснаар уг асуумж руу нэвтэрнэ. ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээ авсан байгууллага болон үйлчилгээ авсан он сар өдрөө сонгох. Та ямар үйлчилгээ авахар тухайн газар очисноо сонгох ба тус үйлчилгээгээ авч чадсан эсгээ мөн сонгоно. Цаашлаад тухайн үйлчилгээг авахд ямар нэг бэрхшээл тулгарсан эсэх талаар асуултуудыг бөглөх ба тус үйлчилгээний сэтгэл ханамжийг 1-5 оноогоор дүгнэнэ. Харин танд ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээ авах үед ноцтой асуудал тулгуурвал яах вэ? Таныг ялгуулан адуурхаж гутаанд оромжилсон эсэх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах цаашлаад хүчирхийлд өртсөн бол олон нийтийн үнэлгээ мэдээлэх боломжтой ба та өөрийн хүсэлтээр тухайн асуудлыг шийдвэрлэхийг хүсвэл холбогдох аль нэг мэдээлэлээ үлдээхэд л болно. Бид нууцлалыг чанд хадгалах ба олон нийтийн үнэлгээ бодлогын хүрээнд дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Энэ хэсэгт та ХДХВ-гийн халдварын тусламж үйлчилгээтэй холбоотой ерөнхий хүсэлтээ үлдээхээс гадна холбогдох хаягаа үлдээхийг хүсэхгүй бол тохиолдсон ноцтой асуудлынхаа талаарх мэдээлэлээ дээрх хүснэгтэд үлдээгээрэй. Олон нийтийн үнэлгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.test4ub.org вебсайтаас авах боломжтой ба олон нийтийн үнэлгээний үйл явцыг хянах самбараас харах боломжтой.